Монголд амьдарч байгаа хэн ч гэсэн англи хэлний анхан шатны мэдлэгтэй Python програмын хэлийг ойлгодог, Node.js-ийг ойлгодог бол жилийн 130 мянган Америк долларын цалинтай, сарын 10 мянган Америк долларын цалинтай ажлын байранд орох боломжтой. За webfound.com гэдэг вебсайт руу орсон байна. Энэ бол маш нэр хүндтэй ажлын байр тавигддаг вебсайт. Та нар webfound-ыг өөрсдөө судлаад үзээрэй. За тэгээд энэ ажлын зарнуудын хамгийн ихнийх дээр нь болохоор senior full stack developer-ыг ажид авна гэсэн байна. За senior full stack developer гэдэг нь front end stack, back end stack энэ хоёр зүйлийг ойлог нь хийж чаддаг үнийг хэлнэ. Front end stack гэдэг нь ямар нэг вебсайтны харагдах байдлын өнгө үзэмж стилийг нь хэлж байгаа. Back-end stack гэдэг нь тэр вебсайтны тархийг нь хэлж байгаа. Одоо жишээ нь чи тэр вебсайтн дээр төлбөр төлөх юм бол чиний төлсөн төлбөрийг чинь яаж шилжүүлэх юм те? Ямар нэг вебсайтны үйлдэлүүдийг хариуцсан зүйлийг back-end гэж хэлнэ. Тэгэхээр back-end, front-end энэ хоёр зүйлийг хоёулангийн чаддаг хүн бол жилийн 130 мянган Америк долларын цалинтай энэ ажилд орох боломжтой. Тэгээ хамгийн гол нь энэ ч 6 жилийн туршлагатай гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ ажлын байранд ерөнхийдөө бол орохын тулд чи ямар нэг албан байгууллагт 6 жил ажилласан байх шаардлагатай гэсэн. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол бидний хайгаад байгаа бай биш. За ингээд доошлуулах юм бол ерөнхийдөө бол энэ одоо энийг харж байна. Front-end developer ерөнхийдөө React, Next.js гэдэг энэ хоёр програмын хэлийг мэддэг үнийг зүгээр front-end developer-аар ажилд авна гэсэн байна. Years of experience тэгж байна. Ерөнхийдөө ямар нэг албан байгууллагт ажилласан байх туршлага бол шаардахгүй гэж байна. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бидний онцлсон бай мөн гэсэн. За тэгээд ер нь бол нэг иймэрхүү ажлын байрнууд хамгийн ихтэй за би танд нэг багцаа үгүй. Ерөнхийдөө бол нэг дунджаар Монгол мөнгөөр бол нэг 3000 орчим Америк долларын цалинтай байдгийг. Сарын 3000 Америк долларын цалин гэдэг чинь ерөнхийдөө бол Монгол мөнгөөр нэг сарын бараг 10 хэдэн сая төгрөг өгөхгүй. За тэгээд өнөөдөр би та нарт ийм ажлын байранд яаж орохыг тэр хэв баримжаа гаргалгаа гэж гаргаж өгнө. Та нар өнөөдөр миний ярьж байгаа юмыг ингээд ойлгож хэлж чадах юм бол тэгээд цаашаа энэ бичлэгийг үзэж дууссныхаа дараагаар өөрсдөө хичээж хэлж чадах юм бол энэ ажлын байранд нэг жилийн дотор орох бүрэн боломжтой. Эдгээр ажлын байрнууд чиний банк руу чинь Монголын банк руу цалингийн чинь Swift мөнгөнгүүдээр явуулдаг учраас ойлгож байна уу? Swift мөнгө шилжүүлгээр явуулдаг учраас чи цалингаа ямар ч асуудалгүйгээр банкнда авчна гэсэн үг. За хамгийн гол нь ийм ажилд орохын тулд хамгийн ихний чиний хийх ёстой зүйл бол англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх. Тэгэхээр ямар нэг IELTS-ийн шалгалт өгсөн байх шаардлагагүй, IELTS-ийн онооч шаардлагагүй. Англи хэлээр хүний хэлж байгаа юмыг ойлгодог байхад хангалттай. Тэгээд би бол өөрөө иймэрхүү ажлыг бол аль хэдийн ороод иймэрхүү ажлыг бол аль хэдийн хийж байгаа хүн. Би танарт ийм ажил хийх ямар байдгийг товчхон ярьж өгье. Нэг кино шиг юм бодоод хэрэггүй. Ийм ажил хийнэ гэдэг бол айгүй энгийн. Одоо жишээ нь би миний хувьд бол өөрөө болохоор би чинь senior engineer байхгүй. Ерөнхийдөө бол би өөрөө front end гэж чадна, back end гэж чадна. Ерөнхийдөө senior engineer. Тэгээ миний хувьд яг яадаг вэ гэхээр намайг даргалцсан нэг хүн байгаа, ерөнхий инженер нь. За тэгээд тэр ерөнхий инженертэйг ингээд харьцаад явна. Ерөнхий инженер нь надтай Zoom эсвэл одоо Discord энэ хоёр social media application нэгэн дээр нь одоо надтай call хийн, видео call хийн. За тэгээ видео call хийгээд screen share хийж байгаад би энэ хүнд өөрийнхөө хийсэн ажлын үр дүнгээ танилцуулна. Тэгээд энэ хүнээс дараагийнхаа даалгаврыг авна. Ийм амархан. Ердөөсөө нэг хүн чамайг хариуцж явна. Тэр хариуцж авсан хүнийхээ хийсэн юмыг л хийнэ. Ийм л амархан. За тийм учраас англи хэлний мэдлэг шаардлагатай. Англи хэлний мэдлэг чи ямар байхад болох вэ гэхээр ердөөсөө хүний ярьж байгаа юмыг төлөөтэй ойлгодог байхад болно. Иймэрхүү ажлын байрнууд чамаас IELTS-ийн оноо шаардахгүй. За одоо төлөө ийм ажлын байрнуудын чамаас шаардах гол зүйлнийхэн тухай ярилцъя. За тэр гол зүйл нь ердөөсөө чамайг юу хийж чаддгаа баталгааг л шаардна. Тэгэхээр
Та нар ихтэй англи хэлний мэдлэг дээшлүүллээ. Дараа нь юу хийх вэ гэхээр Udemy гэдэг юм вебсайт байдаг. Udemy дээр та нар сургалт худалдаж аваад Python програмыг суртахад болоо. За одоо шинэ би Udemy дээр Python beginner course гэж хаасан байна. Python beginner course гэдэг нь анхны шатны Python програмын хичээл гэсэн үг. За тэгээд эдгээр сургалтуудаас та нарт recommend хийх сургалт бол энэ өхний сургалт. Энэ өхний сургалт бол аюу гоё тийм. Тэгээс эхлүүлээд бүх юмыг тестатаагаар видео хичээлээр заасан байгаа. Энэ сургалтууд ердөөсөө 11 Америк доллар үнэтэй. Тэгээд энэ хүн болон өөрөө 4.7 үнэлгээтэй. Энэ хүнд 418 мянган сайн үнэлгээ өгсөн. Тэгээс ганц юм сургалтыг Udemy дээр тавиал баяжсан байхгүй. Тэгэхээр та нар Python програмын хэлийг эзэмшснийхаа дараагаар өөрсдөө ч гэсэн сургалт гаргаад ингээд тавьчих бас болно. За гол сэдвүүргүй ирээд оръё. Би ямар ч тийм их сургууль төгсөөгүй, сургуулийн диплом байхгүй. Тэгэхэд би өнөөдөр бол ийм Telegram мини аппликейшн дээр хийж чадчихэв. За тэгээд та нар Python програмын хэлээс орчлоо дараа нь Node.js-ийг сурах хэрэгтэй. Node.js бол бүр маш чухал. Ерөнхийдөө back-end би танарт back-end-ийг бол тайлбарлаад өгсөн. Ямар нэг одоо вебсайт аппликейшны үйлдэлийг нь хариуцдаг, тархийг нь хэлж байгаа. Тэгэхээр back-end програмын хэлэнд бол Node.js бол маш чухал. Node.js-ийг сурснаар та нарын automated систем хийх мэдлэгтэй болно. Одоо жишээ нь 24 цагийн туршид ажилладаг миний аппликейшн энэ бол ерөнхийдөө бол Node.js дээр хийгдсэн. 24 цагийн туршид миний оролцоогүйгээр ажиллана. Тэгэхээр ямар нэг юмыг автоматчлагдсан болгохын тулд ямар нэг юмыг automated болгохын тулд гол ашиглагддаг зүйл чинь Node.js. Тэгэхээр Node.js-ийг бас сурах хэрэгтэй. Node.js бол Python програмын хэлтэй харьцуулахад бол нэг жижигхэн юм байгаа. Их тийм сурч чадах юм байхгүй. Нэг жижигхэн юм байгаа. За тэгээд Node.js Python програмын хэл энэ хоёрыг сурлаа. Тэгээд би танарт өөрөө бас React.js энийг сурчаад байна. React.js нэг сургалт нь 10 Америк доллар үнэтэй. Тэгэхээр та нар ердөөсөө нэг 10 Америк доллар үнэтэй нэг 5-6 сургалт худалдаж явбал мэрэгчтэн болчихно гэсэн үг баг. Хэрвээ энэ сургалтуудаа 100% ойлгож чадах юм бол. За ингээд програмын хэлтэй болчлоо, англи хэлний мэдлэгтэй болчлоо. Тэрнийгээ дараагаар яах юм бэ гэхээр та нар надтай адилхан ийм Telegram-ийн аппликейшн нэгтэл болоо. Тэгээд ийм Telegram-ийн аппликейшн хийснийхээ дараагаар энэ well found community вебсайт руу босч ороод apply хийн. Apply хийхдээ нөгөө ажлынхаа CV-тэй хийсэн аппликейшныхаа хийсэн вебсайтынхаа линкийг авсаргаал явуулчихна. Тэгээд ихний хандсан газар чинь чамайг шууд ажилтаа мөн гэж гордод ирэхгүй. Миний хувьд бол 50-60 газар руу хандсан. 50-60 газар руу хандчихж арайч нэг ганц ажлын байр олдсон. Тэгэхээр ажилд орох бол тийм ч амархан биш. Гэхдээ яг нь ганц удаалт зовх зүйл. Энэ бол ганц удаалт зовх зүйл. Тэгээд ажилд орчихсон дараагаар хин нэгэн чамайг дааж авна. Тэгээд тэр дааж авсан хүнийхээ юм хэлсэн юмнуудыг ингэж дагаж ивэл болоо. Ойлгосон. Ажилд орцсны дараа бол жаргана. Зүгээр л жаргана. Та нарын цалингийн харалтаа. Цалингийн харалтаа. Сарын 15 сая. Дунджаар. За одоо хэдүүлээ иймэрхүү аппликейшн яаж хийх тухай ярилцъя. За эхлээд би танарт өөрийнхөө энэ хийсэн Telegram-ийн аппликейшнийг дэлгэрэнгүй танилцуулъя. За ерөнхийдөө миний хийсэн Telegram-ийн аппликейшнууд одоо крипто арилжаа хийдэг хүмүүст зориулсан хэрэгсэл гэж ойлгож болно. Энэ Telegram-ийн аппликейшн дээр одоо Binance дээр байгаа янз бүрийн койнууд дээр тест мөнгөөр арилжаа хийгээд ерөнхийдөө өөрсдөө крипто арилжааны мэдлэгийг яг Binance дээр ашиглаж чадах нь үгүй юу? Тэрийг харахад зориулсан зүйл гэж ойлгож болно. За тэгээд миний хувьд бол энэ Telegram-ийн миний аппликейшн дээр Binance-ийн арилжааг оруулахаас гадна хиймэл оюун ухааныг бас оруулсан байгаа. Одоо жишээ нь та нар энэ ягаан өнгийн тархины зурган дээр ингээд харах юм бол хиймэл оюун ухаан ингээд гараад ирнэ. Миний хэсэг хиймэл оюун ухаан. За тэгээд энэ хиймэл оюун ухааны хувьд одоо Huma гэдэг энэ coin дээр 3 ширхэг яриг тал. Одоо яг байгаа 3 ширхэг яриг поинтуудыг нь дурдсан байна. 3 ширхэг сөрөг поинтуудыг нь дурдсан байна. Тэгэхээр та нар ерөнхийдөө бол энэ зүйл ингэж уншснаар Huma гэдэг энэ coin дээр одоо юу болоод байгаа нь тэр тухай ойлгоод авчна. Тэгснийхээ дараагаар ерөнхийдөө бол Huma гэдэг энэ coin-ыг одоо худалдаж авбал намайг худалдаж авсны дараа үн өсөх магадлал нь төдөө өвтэй байна. Үн унах магадлал нь төдөө өвтэй байна.
тэрийг ерөөдөө мэдж авахд зориулсан зүйл гэж ойлгож болно. За тэгэд миний энэ аккаунт дотор одоо юм байдлаар 1 сая Америк доллар байна. Энэ жинхэнэ мөнгө биш, зүгээр тест мөнгө. Би энэ 1 сая Америк долларыг алдлаа гэж жинхэнэ мөнгө алдаагүй учраас надад ямар ч охирол байхгүй гэсэн. Ердөөсөө миний аппликейшны гол point чинь тэр байхгүй. Та нар ямар ч эрсдэлгүй байдлаар Binance-ийн жинхэнэ мөнгө Binance арилжааг туршиж үзэх. За тэрнээс гадна миний энэ аппликейшн дээр одоо би бас Binance дээр 24 цагийн туршид миний өмнөөс арилжаа гэдэг хиймэл оюуханыг хийсэн байгаа. Тэр хиймэл оюухан яа гэм бэ гэхээр Binance дотор байгаа миний мөнгөөр арилжаа байна. Миний оролцоо үгээр койныг худалдаж явна. Миний оролцоо үгээр койныг зарна. Миний хувьд бол ерөөдөө бол ажлынхны үр дүнгэл хянана. Тэгэхээр энэ арилжааны хиймэл оюуханы сигналуудыг бас эндээс харж болно. Одоо чинь миний арилжааны хиймэл оюухан 2026 оны 4 сарын 6-ны өдөр 9 цаг 51 минутанд Solve гэдэг койныг ийм хашаар худалдаж авсан байна. Тэгээд энэ чинь бас ямар койныг ямар хашаар зарсан нь санагдана. Тэгэхээр та нар бас энэ миний гаргасан хиймэл оюуханы ухааныг дагаж арилжаа хийх боломжтой. Намайг миний энэ гаргасан хиймэл оюуханыг хийж худалдаж явах үед нь дагаж худалдаж яваад хийж зарах үед нь дагаж зараад бас ингэх боломжтой. За тэгэхээр энэ зүйлийг хийхин тулд нэгдүгээр VPS шаардлагатай. VPS бол нэг миний худалдаж авсан VPS харамсалтай нь бол үнэтэй. Тэгэхээр та нар яг надтай адилхан иймэрхүү автоматчлагдсан системийг зүгээр хямдхан VPS дээр хийнэ гэдэг бол хэцүү. Яагаад гэхээр гацаад орно. Тэгэхээр заавалчгүй намайг төрөж юм их оронд өдөөсөө Gemini-с асуудал болоо. Тэгээд guys, миний энэ хийсэн крипто арилжааны хэрэгслийг та нар өөрсдөө туршиж үзмээр байвал Binance дээр тест мөнгөөр арилжаа хийж үзмээр байвал линк нь яг энэ үзэж байгаа бичлэгээр чинь доор description дээр тавигдсан байна. За, эргээд гол сэдвүүргөө оръё. Та нар яаж бодох вэ гэхээр channel from zero step by step. За, автоматчлагдсан YouTube сувг гэж юу хэлэх вэ? Автоматчлагдсан систем YouTube сувг гэдэг бол одоо хиймэл оюухан чиний өмнөөс бичлэг хийгээд чиний YouTube сувг дээр чинь тавиад тэгээд хиймэл оюухан ямар бичлэг хийвэл ямар үнэлт хандлт авах юм тэрийг мэднэ. Тэгэхээр ерөнхийдөө бол хиймэл оюухан YouTube дээр чи бичлэг хийж тавиад хандлт аваад тэгээд тэр хандлтаар олж байгаа мөнгийг л чи татж явна гэсэн үг байхгүй. Нэг зомор хоёр туулаа бодно. Нэгдүгээрт нь та нар ийм зүйл хийснээр YouTube-ийн үзэлтээр мөнгө олчиж байна. Өөрөө юу ч хийхгүйгээр YouTube-ийн үзэлтээр мөнгө олчиж байна. Хиймэл оюухан чиний өмнөөс бичлэг хийж учраас. Хоёрдугаарт нь хийсэн юм ажлынхаа анкетанд тавьсаргаад энэ ажил давна гэсэн газрууд руу явуулчихна, apply хийчихнэ. Тэгээд сарын 15 сая төгрөгийн цадтай ажилд орчихно. 1 сая сумаар 2 туулаа ойлгочихно. За тэгээд ерөнхийдөө бол Gemini чамд яг юу хийх ёстой. Бүх мэдэх ёстойнуудыг чинь тэгээс эхлүүлээд ингээд заагаад өгнө. Бүх юмнууд чинь ингээд тэгээс эхлүүлээд заагаад өгнө. Тэгээд зарим нэг хүмүүсийн толгойл заавалжгүй програмын хэл сурахгүйгээр бүх юмаа Gemini-аар хийлгэжүүл яадыг гэсэн бодол төрж иж магадгүй. Тэрэн дээр харамсалтай нэг тэгж гордод хэрэггүй. Ямар ч мэдлэггүй Gemini-аар автоматчлагдсан YouTube сувг хийх боломжтой гэвэл бол боломжтой байх. Гэхдээ ажилд орсоход дараа чи жинхэнэ балан. Одоо жишээ нь Gemini бол тийм төгс биш. Gemini хамгийн гол нь ямар зүйл дээр алдсан байна, миний энэ хийсэн аппликейшн яагаад ажиллахгүй байна те дебагинг хийх дээр бол Gemini айгүй муу. Хиймэл оюухан ерөнхийдөө бол дебагинг хийх тал дээр бол айгүй муу. Тэгээд чи өөрөө програмын хэл мэдэхгүй учраас эвдэрсэн юм өөрөө зарч чадахгүй. Тэгээд чи эвдэрсэн юм өөрөө зарч чадахгүй тохиолдолд хиймэл оюухан тандна. Хиймэл оюухан тэр чинь зарч чадахгүй байх юм бол будаа ажлаа чи цаг тухайд нь хийж чадахгүй тэгээд халагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр програмын хэлийг алгацаад хэрэггүй. Заавалчгүй эхлээд сур гэж зөвлөхөөр. За, ийм байна guys. Ерөнхий чиг баримжаач чинь бол би гаргаад өгчлөө. Тэгээд та нарын өөрсдөө сонголт заавалчгүй нэг газар ремот байдлаар ажилд орохын тулд фриланс хийж яагаад болдгүй юм бэ гэсэн бодол бас төрж иж магадгүй. Мэдгүй хүмүүст гэж хэлэхэд фриланс гэдэг нь та нар хуваараа код бичнэ гэсэн үг. Хуваараа код бичнэ гэдэг нь одоо жишээ нь Fiverr, Upwork гэдэг фриланс вебсайтууд дээр
Би $50 Python програмаар код бичиж өгнө гэсэн зар тавина гэсэн үг. За фриланс хийхийг бол би маш муу сонголт гэж боддог. Одоо нэг ялангуяа 2026 онд фриланс хийх бол маш хэцүү болсон. Одоо жишээ нь Fiverr гэдэг вебсайтн дээр бол Python програм хэлээр код бичиж өгнө гэсэн зарууд бол баг хар мянгаараа байгаа. Тэгээд тэр олон мянган зарнаас хэн нэгэн хүн чинээ зарыг азар олоод чамаар үйлчлүүлнэ гэж бараг л байхгүй. Горцлоо гарч тэр бол бараг л. Тэгэхээр энэ амар ширүүн өсөлтөөнтэй зүйлийг сонгосны оронд зүгээр ажилд ороод ямар ч тийм үйлчлүүлэгч худалдаа өгч олно гэж зовхгүйгээр чамайг даргалж байгаа тэр хүний завраар л ажиллаа гэх юм бол чи хамаагүй амар ахгүй. Тэгэхээр ийм л учраас иргэд бол би та бүхэнд фриланс хийхийн оронд тогтсон ремот ажил хайх нь хамаагүй дээр гэж зөвлөгөөр байна. Хувийнхаа зүгээс. За тэгээд ремот байдлаар ажилд орох Python програмын хэл Node.js энэ тухай надаар илүү олон контент хийхийг хүсэх юм бол лайк дараарай. Миний үнгүй өгч байгаа оюуны хөрөнгө оруулалтыг үнэлээд лайк дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Peace.